Сайн байцгаана уу? Намайг Мишель гэдэг. Тэгээ бүгдээрээ өнөөдөр намайг эхний нүрэ боддгийг харцгаая. За эхний ээлжинд юу яа? Нодны төстрөх нэ. Окей, надад төстрөхчлээ. Тэгээд би өнөөдөр юу яахгүй? Гэрээсээ гарахгүй. Зүгээрээ бичлэгэндээ зориулж нүр бодож байгаа. Тийм болохоор би хүзүүгээ бодохгүй. Гэтэ ер нь бол яг өдөр тутмын нүр бодлолтын дээр хүзүүгээ боддог. Хүзүү ингээд амар ялгарч харагдаад байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй надад. Дээрээс нь праймер түрхнэ. Тэтан. Ингэхдээ амар сонирхолтой байгаа зү. Амар сонирхолтой өнгөтэй байгаа зү. Тэг яг энэ өнгөөрөө гардаг заа. Одоо энэ гарч ах шиг байна. Энэ нь ингээд ноонтойгоо ойлдож гарч байна. Амар сонирхолтой байгаа зү. Би энэ чернелийн өнгө гарахт нь амар дуртай шүү дээ. Чернелийн бас байна. Унараа. Буцаач. Тэг ингээд би юу яасан байхгүй юу? Өчигдөр бас би уг нь ингээд за YouTube дээр бичлэг хийнэ гэдэг ингээд бичлэг хийсэн байхгүй юу? Тэгээ тэрэн дээрээ би амар сандраад амар фейлдээд тэгээ тэрийг хийчтэй мүү гэж бодож исэн чинь бас яаж тийм хийх вүтэй гэж бодоод тэгээ одоо ингээд сууж ин да. Бүгдээрээ кошн турхацгаая. Тэгээ ингээд надаас ингээд ямар сормоос наадаг вэ гэд асуусан байсан байхгүй юу? Тэгээ би амьдралдаа ингээд 2 удаа сормоос наадсан заяа. Тэгээд эхнийх дээрээ сормоос нахаа надад ингээд амар сонин цав өгцөн заяа. Ингээ ямар цав би ингээ ямар цав авахаа мэдэхгүй байгаа штэ. Тэгээ ингээд ямар цав авах хэрэгтэй болоо гэдгсэн чинь бодвол хамгийн үнэтэйг нь л шахсан юм шиг байгаа нэг том цав байсан заяа. Тэгээ ингээд одоо энийг л авдаг бах та гэд надад өгсөн заяа. Би тэгээ жоохон гайхаад за энийг л авах юм байлгүй дээ гэж одоо тэгээ тэрийг ингээ авсаахгүй юу. Тэгээд ингээд сормоосаа ингээд наасан чинь миний нүд ингээд амар хорсоо шууд ингээд нүднээс нүлмэс сурсаа заяа. Нүд бүр ингээд амар хорсоод тэг ингээд наасан ч гэсэн ингээд наацсан ингээд амар мэддэгдээд тэг ингээд амар муухай байсан. Тэг би бүр ингээд наачаад буцаж ингээд хуулж татаж аваад амар их сормоос унасан шүү дээ. Тэгээ ингээд за би ерөөсө сормоос наахгүй мэн гэж би ботсон байхгүй юу? Өөртөө чадахгүй юм ямар хэцүү юм бэ гэж би ботсон юм. Тэгж жаад ингээд манай шинэ жил болоод манай ангийн шинэ жил болоод тэгээд за ганц удаа тэсээд ганцхан өдөр тэсээд би ингээ гой сормоос нагаа авчи. Гэт би ингээ юу яасан бэхгүй юу? Дандаа юм авдаг ихчээсээ очиж ингээ сормоос авсан бэхгүй юу? Яг өмнө авахуд бол тэр их чамарсан байсан. Тэгээ дандаа юм авдаг ихчдэр очиод ингээ сормоос авсан чинь надад ингээ өмнө нь надад ингээ нэг хүн цав өгсөн штэ. Тэр хүний өгснөөс ингээ өөр цав өгсөн заяа. Нэг тийм хөөрхөн жижиг цав өгсөн заяа. Тэгээд за гэд би тэрийг ингээ авч байгаа штэ. Одоо юу вэ? Өө дарагч. Тэгээд маргааш шинэ жилтэй. Тэгээ ингээд наасан бохгүй юу? Тэгсэн чинь ингээд амар гоё амар амархан наагдсан заяа. Тэгснээ юу яагаад? Тэгснээ миний нүд ингээд ерөөсөө өвдөөгүй. Ерөөсөө ингээд сормоос наацсан юм шиг санагдаагүй. Тэгээ би яг тэр үедээ нэг сормоос наагаа. Тэгээ тэрийг сторид хийсэн байсан чинь ямар сормоос наадаг вэ гэж надад асуусан байсан байхгүй юу? Тэгээ би яг шинэ жилээр ганц сормоос наасан. Тэгээ би тэр үедээ яг ямар сормоос нааснаа сайн санахгүй байгаа байхгүй юу? Тэгээ би бичлэгэндээ зориулаад нэг ийм сормоос авсан. Гэтэ ер нь бол нэг иймэрхүү аним сормоос гэсэн байсан. Нэг тиймэрхүү сормоос байсан. Нэг иймэрхүү дүүл сормоос байсан. Тэр үедээ гэтээ яг ямарыг авснаа бол сайн санахгүй байгаа. Өчигдөр ингээд би нэг YouTube дээр бичлэг хийх гээд ингээд хийсэн гэсэн шүү дээ. Тэгэхэд би энэ сормоосаа нааж утсан байхгүй юу? Тэгээ энэ сормоосыг авсан чинь дагалдаад нэг ийм цав өгсөн заяа. Ингээд дагалдаа цав өгч байгаа юм чи би дахиад цав авах шаардлагагүй болчихж байгаа шүү дээ. Тэгэл за гэдэг энийг авсан чинь сарай гайг байсан. Гэтэ өмнөх нь бас гүцгүй. Өмнөх нь энэс жижигхэн яг сормоос наадаг зориултын нэг юм жижигхэн бас нэг юм шахдаг юм байдаг та. Нэг тийм цав байсан байхгүй. Ер нь тэр цав их зүгээр юм билээ. Энэ гэтээ тэрийг гүцхэр юм шиг надад санагдаагүй. Би сая өө дарагчаа түрхсэн. Одоо повдер түрхэнэ. За одоо сүүдэр 50 заяа. Би ийм шорон сүүдэр ашигладаг. Гэр нэг иймэрхүү хэлбэртэй юм зураад тэгээ тэрийг ингээд сайхан тараагаад ингээд тараачиж байгаа шүү дээ. Тэгж жагаад одоо энэ сүдрээсээ ийм том багсаар авч жагаад
Нүднийхээ доотлол модл хажуудал ирэх. Будаад тэнийг тодруулаад тэгээ хойшоогоо сайн усгаж өгөн заяа. Тэг ер нь ингэж болов. Амар амархан байгаад тээ. Надад хамрын зүтэр нэг амар гоё амархан санагдаад байдаг шүү дээ. Та нарт одоо юм гэрэл мэрэл байгаа шүү дээ. Эсвэл цагаан тийм юм ч юм уу. Эсвэл юм хуурай юм повдер ч юм уу. Ийм повдер нас авч яагаад ингээд хамрын хоёр талаар ингээд тавиад одоо ингээд сүдрийг ингээд байх болгож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр амар гоё цэвэрхэн харагддаг. Одоо хөмсөг. Надад ийм бор тэн үүдэг байхгүй юу? Тэгээд ийм бор тэнээрээ хөмсгөө тодруулаад зурчих. Би уг нь ингээд юу яадгүйс ахгүй юу? Хөмсгөө тодруулдаггүйсэн байхгүй юу? Тэгжсэн чинь нэг өдөр анги дээр байжсэн чинь манай анги охин над руу ингээд харж ирсэн аа. Чиний тал хөмсөг чи айцсан гэд. Тэг ингээд би гайхаад энэ айцсан гэдгсэн чирээ. Байсан л байлээ л дээ. Энэ талыг ингээ хайгаад байсан шүү дээ. Байгаа шүү дээ. Бас жоохон ч гэсэн. Тэгээд тэрнээс хойш хөмсгөө өдрүүлгэн боддуулсан доо. Би уг нь ингээд ер нь яг нэг тийм амар хөмсгтэй болгоосаа байгаагүй л дээ. Гэтэ бас одоо бизнесээ бас илүү хөрх хөмсгтэй байсан байхгүй юу? Хөмсгөө шатаагаад би хөмсгөө шатааж байсан заяа. Тэгээ сормуусаа бас шатааж байсан. Тэгсэн сормуусаа чинь 2-3 удаа ажиллажсэн шүү дээ амар солиотой. Одоо нүдэ тэндэн. Би юм яган өнгийн тэнэр тэнддэг. Энэ амар хөрхөн бамбууш тагаад. Өмнө ингээд бор өнгийн тэнэр нүдэ тэнддэг гэсэн баггүй юу? Тэгээд дараа нь би ингээ ягаан өнгөөр тэнддэг болоод тэгсэн чинь ингээд бор өнгө нь болохоор арай тийм том хүн шиг харагдуулт юм лээ. Ягаан өнгө нь болохоор нэг тийм жоохон охин шиг харагдуулт юм шиг надад санагцсан. Ийм тэн байгаа заяа. Тэнийх нь гол нь тод ягаан. Энэ нь арай улаанд байгаад байдэ. Тэгэд энэ тод ягаанаараа нүднийхээ доотлыг ингээд буднаа. Би нэг энэ дээр тавьчих. Гэтэ бас хоёр дахь бичлэг хийсэн чи сандрах нь арай гайгүй болж шít. Бичлэг хийгээд тахаар бараг сурдсан юм шиг байна. Ой. Тэгэж игээд хоёр л хийж байгаа юм байж. Одоо ингээд багсаа ингээд нарийнхан болгож жагаад тод тэнэс авч жаад одоо ингэнгүүт ингээд доор нэм зураас гарч ирж байгаа штэ. Биш ийм зураас гарч ирж байгаа штэ. Энэ зураас ингээд тодруулна. Ингээд. За болсон. Одоо тэг нөгөө гэрлээрээ сайхан дундах цалин будаад. За нэг юм шүү байна. Даас ер нь миний контрыг асуусан хүмүүс амар олон байсан байхгүй юу? Тэгээ би контр харуулъя. Би ийм контроор зурдаг байсан. Энэ харагдаж байна. Тэгээд гаднаас савны будгийн бас юм байна. Надаас бас миний уруулын будгийг асуусан байсан. Надад ийм өөрхөн бамбуу штэ заяа. Миний яг ашигладаг нь болохоор 6 номертай байхгүй юу? Энэ болохоор 5 номертай. Би андуура 5 номертай авчихсан. 5 номертай болохоор арай бордоо юм бэлээ. Би нэг эм квинээс авчихсан уруулын будгийг. Контрыг нь би дүүхээс авчихсан шүү дээ. Одоо бүгдээрээ палмастрын контроор айлайнер зурж үзье. Одоо ингээд контр чинь хойшоогоо хэр урт богино байхаас шалтгаалаад энэ нь бас ингээд урт богино байж болно шүү заяа. Дээшигээ зураад одоо үзүүрийг нүднийхээ дээдлэлтэй холбоод зурж. За бас нүднийхээ доотлоор зурна заяа. Би нөгөө нэг өтгөн сармастай биш болохоор ингээд зурцсан нь илүү гоё харагддаг. Өтгөн сармастай бол гэдэг нэг зураад авах шаардлагагүй байх гэж бодож байна. Окей, сармасныхаа даагуур хэд цаашлуулчих юм бол нүдрүү ч орох шүү заяа. Сармасныхаа даагуур л ингээд. За одоо сэтэлхийгээ зур. Доошоо нүднийхээ доотлол нэг юм шулуун зурчаад дэшээ доошоо ингээд холбож гэсэн үг. Нүднийхээ дотор талд контроо үргэлжлүүлээд ингээд зурчих гэсэн үг. Тэгэнгүүт илүү гоё харагддаг.
нарийнхан болгож жахад бордон өнгөөс авч жахад энэ гэдэг амар гоё тод гарч агаад ийм тийм шүү заяа. Энэ гэдэг бүр амар гоё гаралттай юм байлаа угаасаа. Одоо нөгөөнүүдээ бас адилхан. За одоо хамгийн чухал ажил эхэллээ. Сормоос наанаа. Би өмнө ингээд сормоосаа бодож байгаа сормоосаа наасан бохгүй юу? Тэгсэн чинь жоохон онцгүй харагдчихсан. Тийм болохоор би одоо сормоосаа бодохгүйгээр сормоосаа наа. За одоо нэг ийм сормоос байгаа штэ. Дээшиг ийм нэг дэрвэр сормоос байгаа штэ. Йоо би яаж харуулах юм бэ? За дээшиг ийм дэрвэр сормоос байгаа заяа. Тэг ингээд дээшиг ингээд ивэц байгаа штэ. Тэнгүүд одоо энэ талаар нь сормоосон дээр наана гэсэн үг штэ. Тэгэхээр энэ талд нь цавууг нь төрхнө гэсэн үг. Доод талд нь төрчих юм бол нүд рүү ч норох магадaltaй. Дээд талд нь ингээд цавууг нь төрж байгаа сормоосонд ингээд наана гэсэн үг. Ойлгосноо? Үзрээс нь бич наач юм шүү дээ. Би гараар нь ажиллаж шүү. Гараар л ажиллаж шүү. Энэ сормоос нь чи ингээд жижигээсээ том болж байгаа жижиг болоо ингээд нэг нүдэнд нахаар байгаа байхгүй юу? Гэтэ ер нь жижигүүдийг орхичих хэрэгтэй юм билээ. Гой уртуудыг нь сонгож аваад ингээд наачих юм билээ. Жижигүүдийг нь наагаад ер нь хэрэггүй юм шиг надад санагцсан. Сормоосоос нэг амар ялгахгүй л байсан шүү дээ. Оо зү. Стаа өрх харагдчихна. Тэ ингээд нүдээ сайхан ингэж татчих жагаад харж байна уу? Одоо ингээд доотлогоо сормоосон дээр ингээд наахна штэ. Хит нүдтэйгээ ойртуулаад наачих юм бол нүд чинь бас өвдөх магадaltaй юм байна. Нүдээсээ жоохон зайтай юм шиг зайгүй юм шиг аачихгүй. Гэтэ уртлах нь яг үндээс харагдахгүй байна. Дэрвэлж жагаад дахиад удаад үзье. Угаасаа гарахгүй юм чи ямар мат. Уруулаа бодцгаая. Надад энд тэгээд энэ доор ингээд минг өгдөг хгүй юу? Би тийг энэ хоёр мингэнд амар дуртай заяа. Тийм болохоор би нэг ингээд контролоо тодруулцдаг. Энэ амар том болчлоо. Гэтэ энэ зүрх хөрх маадтай. Тэгээд дэрвэлж үзье заяа. Өөрийнхөө сургууль таам дэрвэлж. Анара. Загваса дэрвэлэх хэрэгтэй байна. Сормосны будгаараа. Будаад үзье. Вау. Хөр харагдчихна. Одоо доотлогоо сормосыг хонд наагаад сайхан бодчих. За болсон. Нэрээ бас надад амар хөөрхөн саа яддаг шүү дээ. Гэлэлттэй шүү дээ. Амар гоё гэлэлтдэг. Вау! Йоо би бүр гадуур гармаар санагдчихлаа. Хамрынхаа сүлрээр биш хамрынхаа гэрлэр одоо бас нэг гэрэл байгаа шүү дээ. Гэрлэр энийг тодруулж. Тэгээ нүднийхээ уртлыг бас би юм гэлтхэндэг юмд амар дуртай шүү дээ. Шинэ жил ингээд 12 сарын 17-нд тэгээд нэг 7 хоногийн өмнө би шинэ жилийн план захиалсан байхгүй юу? 7 хоногийн өмнө захиалах сүүлээс юм байлээ л дээ. Гэтэ яг би 7 хоногийн өмнө ингээд захиалсан. Тэгсэн чинь 12 сарын 18-нд буюу манай шинэ жилийн маргааш миний план ирсэн заа. Амар гомдмор байгаа зү. Тэгээд тэр плажаа очиж аваад хаач өмсөөгүй. Тийм болохоор одоо бүгд миний плажийг харцгаая. Би плажийг хүмүүст харуулмаар байна. За. Би хувцас өмсөд заяа. Ист хөөрхөн плаж заяа. Би бодгоо ойрхоноос харуулах уу? Миний бодгоо амар гоё гэлцтэй.
За миний өдөр тутмын нүүр бодолтой бол ер нь бол нэг иймэрхүү. Гой хайртай шүү гэж хэлчих тэгээд. Хайртай шүү. За. Одоо үнсийг хэлчих. Уншиж. Гоё штэ, сайхан штэ. За. Баяртай.